Hello! Өнөөдөр би урлагийн шалгалт хөөр явсан байгаа. Нүүр аман цэцгээ 650-ийн автобусаар гэрээсээ 10 км-ийн цаана байгаа өөр хотын сургууль руу явах гэж байгаа. Гэрээсээ гараад 6:43 болж байхад автобусны зогсоол дээр очиод хүлээгээд байж итэл нэг хүүхэд ирснээр самбарыг нь харснаа доошоо гүгээд явчихсан. Тэгэд гайхаад за ямар ч хэсэн автобус ирэг тэгэд байж байсан чинь миний автобус тэр хүүхдийн гүйж байсан газар руу өөр тийшээ эргээ явчихсан юм да. Тэгээд би бүр гайхаад сандраад гэлцэхгүй бол хоцрох гээд байсан болохоор гэлс өөр автобусанд суугаад автобусны төв зогсоолоос 7:20-д суугаад 7:45 гэж шалгалт өгөх сургууль дээр очсон. Эхний шат нь 90 минут харандаагаар урд байшуулсан зүйлийг зурах байсан. Тэгээд цаг дуусаад 20 минутын завсарлагаанаар нь автоматаас очиж ундаа авсан. Bonbonne. Bonbonne, ja. Dashmi? Ja. Бас гэрээс авчирсан хоол идсэн. Хоёр дахь шат нь түрүүний урд байшуулсан зургийг усан будгаар 90 минут зурах байсан. Бас л цаг нь дуусаад 0 гарч аваад тэгээ сүүлийн шат болох алимиг шавраар 90 минут хийх байсан. За тэгээ шалгалтаа дуусчихаад гэрийн зүг гидэн годон